Харин би ойлгоод байгаа юм л тааж ажилласан сайтай. Тэгэхээр таны бодлого менежмент чинь буруу байна. Бодлого чинь буруу байна гэдэг чинь дархмал их усрүүдээр шийдээд өгчөө. Аймаг болго утаатай болцсон шүү дээ. Улаанбаатар хот одоо ингээ утаанда 9-10 сараас ингээл явчих. Тэгээ дархмал их усрүүд тэрийг шийдээ тэр боломжуудыг нээ л та гэдэг саналыг л би танд хэлээд байгаа. Тэгээ тэр боломж нь байна. За ялангуяа одоо германчууд Германы одоо энэ технологийн дэвшил дэлхийд номер 1 гэж явдаг. Өнөөдөр сэргээгдэх эрчим хүчээр нийт эрчим хүчнийхээ 50% хангацсан. 2030 он гэхэд 80% болгоно гэж зорилт тавиад тэрийг хэрэгжүүлээд явж байна. Бүгд найрамд хятад ард улс бүх одоо нүүрснээсээ одоо энэ бол нөгөө байгаль орчинд ээлгүй байна гэдгээрээ буцаад сэргээгдэх эрчим хүч рүү ороод дахиад 2050 он гэхэд энэ чинь 100% шууд сэргээгдэх эрчим хүчээрээ эрчим хүчнийхээ салбарыг авч явна гэд бодлогоо тодорхойлоод байна шүү дээ. Тэгэхээр бид нар тэрийг л хийчихээ л та. Тэгээд тэрийнх нь дахиад хийхдээ их давуу талтайгаар хийчихэл гэж байгаа шүү дээ. Иргэн болгондоо өрх болгондоо За чойж өсрүүл сайд хариулт өгье. Очроод гişүнэ. Яг таны над яриад байгаа юм чинь техникийн хувьд бид нар биелүүлэх болцоог байна. Яг үнийг хэлээ. Одоо Улаанбаатар хотод жишээлбэл 2 их усраас 2 тэжээлтэй нийт хэрэглэгчийн 95% нэг тэжээлтэй. Энэ цахилгаан дамжуулах агаарын чухам хойрлох байгууламжууд маань бараг 100, зарим газар 104-5% нь ачаалтаа болцсон байна. Нэмэлт энэ их усрыг хувьсгах их усрыг бид нар дахиад сүлжээ шингээх юм чадвар алга байна. Хэрвээ энийг сүлжээ шингээх юм шаардлага гарах юм бол магадгүй дамжуулах түгээх зардал 1 кВт-цаг тутмаа 6 центээр дахиад өртгөн нэмэгдэх гээд байгаа юм. Тэгэхээр ийм юмыг байна штэ хөгжингүү орнууд төр хийсэн өндөр өртөгтэй юмыг бид нар яг ойрын хугацаанд бол бид нар хийж чадахгүй. Урд тормоогоо хойд тормоогоо нөхөд дөнгөн данган орлого зарлагыг тэнцвүүлэх гэж байгаа нөхцөлд бол энэ худлаа. Таныг би дахиад одоо ингээд